tried to scream, but my voice was gone. За сайн байцгаана уу. 1 сарын 8-аар 5 дахь мөнгө хуваарлалтаа хийх ч байна. Би нөгөө нэг амандаа аппараттай алцааллаа жоохон өөр ярьж иж магадгүй шүү. За шууд хуваарлалтаа чи би түрүү ингээд мөнгнүүдээ хуваарлцсан. Өнөөдөр 500 сая төгрөг хуваарлана. Тэгээд энэ хоолнуудаа ингээд бичсэн байгаа төлөвлөгөөг нь гаргаад тэгээд энэ хоёр нэг өдөр нэг эмчилгээтэй байгаа. Тэгээд маникюрын төлбөр гарахаар байгаа. Ийм хоёр одоо хоолноос гадна өөр төлбөр гарахаар байна. Ямар тач. За ингээд шууд эхэлцгээе. За байран дээр 100 сая төгрөг. 1 2 3 4 5. Энэ нөгөө нэг ягаад янз бүр хийгээд байгаа гэхээр одоохондоо нөгөө орлого юм тогтвортой болсон гэд янз бүр байгаа болохоор ингээд боломжтой үед нь хийгээд арай боломжгүй үед нь арай бага хийгээ одоо гэсэн. А хэрэг тогтмол цалинтай хүмүүс ахын бол аль болох нь яг тэнцүү уужаад яг тэнцүү дүнгээр хийгээд байвал зүгээр. Эсвэл царын цалинтай хүмүүс болохоор юу яавал зүгээр идэв нөө эхнийхэн цалингаас ч юм уу эсвэл аль бүкс цалингаас ч юм уу ингээ байрны мөнгө бараг тэр чигт нь аваад гэдэг юм уу тэгээ явал бас зүгээр. За 60 сая хийн. Менюшн дээр. За ингээд. За одоо хүнс. За энэ 7 хоногоос үлдсэн мөнгө байна. Баримтуудаас уншилна. Энэ 7 хоног дуулна нөгөө юуны мөнгө орж ирэх гэсэн. Буцаа олголтын тэр мөнгөөр орж ирсэнгүй. За эдрийг ишээ 100 төгтөр орно. Ийш алхах хүнсний мөнгө 100 сая төгрөг. 1 2 3 4 5. Гээ 100 сая төгрөг. Хийгээд хэрэглээний мөнгөд 20 сая төгрөг. За энэ нөгөө гоо сайхан юу эрүүл эмийн зүдрийнхаа мөнгийг ийшгээ би хийчих гэж бодож байна. Энд нөгөө хатсаа штэ. Гэр хоёр эрүүл мэндийн хатс. Гоо сайхан хатс. За гоо сайхан нэрээ 50 сая. За энэ хоёрыг юуныхаа хоримтлын дараа ич. За 52 7 хоног дээр 20 сая хийн. 20 саяыг хийхэд 20 40 50 51 сая болж. За шинэ жил дээр 20 сая төгрөг хийн. Дээрээс нь энэ дотор байгаа мөнгнөөс задлчих. Энэ 20 саяг ийшээ хийгээд 20 сая аваад за тэгээ одоо 20 сая хийн. Ингээд нийлээ 60 сая төгрөг. Энэ 7 оны бичлэг жоохон харсан нь манай гэрт хүмүүс ирсээс аль тэг жоохон хойшлуулад хийчихлээ. За явцгай чаленж айл дээр 10 сая төгрөг. За ингээд 50 сая төгрөг. Айлтарч хийлээ. За 400 к дээр 20 сая төгрөг хийн. За ингээд 20 40 60 80 100 20 40 60 80 210 20 30 230 сая төгрөг.
дээрээс нь нэмээд юу яа? Энэ 10,000 хийчих гэж бодож байгаа. Тэгэхээр энэ хэрэглэнээс үлдсэн 10,000 шүү дээ. Энэ 10,000 хийхээр 3 дүрс бодно гэсэн үг. Ногоо өнгөөр нэмэх нь 10,000. Нэмэх нь 10,000. 240. Тэгэхээр нийт 3 дүрс бодно. Гурван дүрстэй. Бисаа 3 дүрс бодсон уу гэдэгхгүй. Нийт юм чинь 240 ах хэвээр 1 2 3 4. За ингээд 10 20 240 цаг 3 дүрс бодсон юм. За тэгээ энэ мөнгийг болохоор ер нь цагаан сард зориулж цуглуулж байгаа нөх хэрэглээний цагаан сарын үеийн хэрэглээний тэгэхээр тэр энийг одоо газ тусгаа дахиад нэг бас хоримтлал газ эхлүүлэхгүй бол ер нь болохгүй. Гэхдээ аль хоримтлал ийг амжихыг бас сайн харж агаад амжих хоримтлалаа эхлүүлнэ. Алийг ч эхлүүлнэ. Энэ ч юм уу эхэлж магадгүй л. За одоо болохоор нөгөө юу байж. Гоо сайхан дээр 50,000 төгрөг. Хомс. За тийм имчилгээнд дээр 100,000 төгрөг. Юу яагаад 100,000 төгрөг? Бороо татцсан байх та. За үзэдтэй. 160 дээр нэмэх нь 120 нэмэх нь бал. Тэгээ 100,000 л болчих. Хашаа 20,000 л очив. 20,000 болчих. Жиг шиг амтаж ирүүл мэнд рүү 80,000 болчих. Тэгэхэд би бас тоолох мартчих. За ингээд болцоо. Одоо 100 төгт байгаа. За зам. Жорга 7 гэжүүлээд 1,500 байж иг 6-7 ирчих. Зургаад 600 7 гэдэг 700 хийгээд за одоо энэнийхээ бүхэлдүүлэхээр нь хараад 100 төгт. Нэг 2 3 4 5 6 7 8 9 10 яг ингэ 500 энэ 1000 болно. 2 3 1 2 3 4 5 6 7 8 9 20 40 60 80 100 20 40 50 60 70 80 180 төгрөг болох гэдэг. Тэгэхээр энийг 100 төгрөг болох юм байна. Ингээд 150 1150 төгрөг төлбөрөөс төлөвлөлт авах. Тэгээ шийдчих. За тэгээд өнөөдрийн бичлэг бол ямар ч юм хүрээ дуусчихин. Дараагийн бичлэгээрээ уулзлаа.
та төр баяртай.